уламжлалт халуун чулуу бааны талаар тавцхан мэдээлэл өгье гэж бодлоо. За Бутан улсын нэгэн өвөрмөц одоо уламжлалт суурилын арга нь бол халуун чулуун баан гэдэг. Үүнийг hot stone байн гэж нэрлэдэг. За тэгээд Бутаны уламжлалт анагаах ухаанаас улбаатай бөгөөд энэ одоо байгалийн элементүүд болох бус чулуу модыг ашиглаад биеийн ядаргаа стрессийг тайлах зорилготоор бүтээгдсэн. За тэгээ эрт цагт болохоор орон нутгийн хүмүүс нь өвлийн хүүтэнд хүн хүчээр ажлын дараа халуун чулуун баанд орж одоо биеийн булчин үе мөчийн хөдөлтөөр намдаж цусны эргэлтээ сайжруулдаг байсан. За тэгээд хэрхэн бэлтгэдэг вэ гэхээр голоос чулууга түүж авчираад за ингээд улаасан энэхүү гал дотор цогон дотор 3 цаг орчим халаагаад бүрэн дүүрэн одоо улаасан чулууга аваад ингээ хүүтэн усанд эхэлж хийж цэвэрлээд дараа нь тусаж бэлтгэсэн одоо хүүтэн чулуун одоо бантай ус руугаа ингээ хийдэг байгаа. За ингээд усандаа хийхэд ингээд нөхөө улаасан чулуун маань ингээд шууд хааграад эрдэс бодисууд нь ингээд усан дуусаж гарч ирдэг. Энэ үед одоо өссөн халуун ус болон биеийн булчин арсанд маш их тустай бөгөөд хүний биеийн бүхий л стресс ядаргааг ингээд тайлж өгдөг байгаа. Бутаны нэрийн хуудас гэж явдаг. За тэгээд та бүхэн хэрвээ манай 11-12 сарын аялалд ингээд нэгдэх юм бол энэхүү халуун чулуун бааныг заавал ингээд бидэнтэй авч туршиж үзээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа, баяртай.